Тэгэхээр Монголын бол 20,000 зэрэгтэй үлдчихсэн. 20,000 зэрэгтэй үлдсэн хүн нөгөө талд нь чи хэдэн 10 сая хүн захирж байгаа хаантай байлдаж чинь тий. Тэгвэл мэдээж хэрэг одоо чиний талд одоо ингээд ороод ирчихсэн олон хятан жанжингууд байна. Нөгөө илүү яхаа, илүү тухай, шимо, мянган тий. Өөрчи хэмблээ. За тэгээд энэ хүмүүс хятад жанжингуудаас чи ванчи ши тянцэ ши тэнни интергээд ингээд хятад жанжингуудаагаар ороод ирсэн. Усян гэдэг гэх мэт. Тэгээ ирэхээр зэрэг одоо мань хүн шатрын хөдлөлтөө хийж байгаа байхгүй. Энэ сайхан хойд эдийн том нутаг дээр чинь гой шатрын хөдлөлт хийж штэ нөхөр. Сүбэдэ вэ штэ. Цагаат этэй нэг тийм дотно биш. Өгөөд этэй нэг тийм дотно биш харагдаад байгаа. Зөвчий тулуу хоёрт их дотно байгаа. Яг гэвэл Сүбэдийн хүү урайх хэтэн бол тулун хүү Ахмад хүү мөнхийн Торгон цэргийн командлагч мөнхийг өсгсөн байхгүй. Ер нь бол. Тэнд ч бас нэг тийм холбоо харилцаа байна л да. Тэгээд тулуу бол үгүй энэ ч одоо өөрөөр яаж давших байсан юм бэ? Тунгаа нэг одоо нэвтэ харна гэж байхгүй штэ гэж гэдэг юм. Ийм юм болоод тэгээд нэг юм юу байсан маа. Тэгээд өгөөд хаан уур нурсын бол одоо зайлвал 31 онд за та хоёр тэгээд наадахтай нэг гүцэгэрэй гэж хэлчихээд нутаг уцаа явчихж байгаа. Халуунд ч бас өмнө зүгээ халуунд бас монгол хүн байхад хэцүү байсан баг. Энэ үед бол монгол цэрэг одоо яг инженерийн бүтэн корпустай болцсон байгаа. Хойд иддэг ерөнхийдөө эзлээд нэлээ олон жил болцсон. Дагсан олон хятад хятан цэргүүд гараад ирсэн. Тийм болохоор зэрэг яг л Сүбэдэ кайфуныг өссөн юм дээр яхад бол одоо маш их тийм юу хэрмийг харвах одоо юм юу. Тэгээд Сүбэдэг нэг онцлог кайфын ч бол их мундаг бэхлэгдсэн хот байсан юм шиг билээ. Зарим газараар хэрмийн цуцсан 20 м гэж үзсэн баг. Амар цуцсан баг хэвээр. Тэгээд яг 20 м чулуу биш баг. Мэдээж тэр чи шорон дээр ингээд юм хийсэн баг. Тэгэхэд бол Сүбэдэд 400 чулуу харвагчийг хэрмийн нэг цэг дээр тасралтгүй бөмбөгдсөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь нэгдүгээр хэрэглээ сурцсан хүн байна. Хоёрдугаарт ингэж галыг ингэж бөөгнүүлвэл одоо хэрэгтэй гэдгийг мэддэг хүн байна шүү дээ. Намайг сонсогчдоо Монголын Гэгцэн төг подкаст ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Pharma. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Pharma. За алт улсын дайны үргэлжлэл 2 дугаар анги эхэлж байна. Тэгсэн мөртлөө 3 үетэй тий. Тэгтээ юу л даа 3 үеийн 2 3 4 гээд 4-р шат нь бол нэлийн дэлгэрэнгүй иргэдэн балдын ажиллагаатай ихтэй учраас 2 3 бол гайгүй л дээ. 23-аас 30 он хүртэл бол намжимлт үе. 17-аас 23 бол Монголын жанжны одоо удирдлагын дор байсан үе л дээ. Тэрийг нэг жоохон яриад тэгээд яагаад намжимл үе болсон, яагаад дайн шинээр эхэлсэн гэдэг сэдврөөгөө ороод тэгээд яг алтан улсыг буулгаж авсан дайныг ярих гэж. 2 дугаар чинь Монголын дайнаас эхэлж байна. Тий 1217 онд Чингис хаан нутаг буцахдаа Монголын жанжинд 21,000 монгол цэрэг үлдээсэн ингээд ярьсан шүү дээ. Энэ судрын чуулган дээр Рашид аддын бичгтээ Чингис хаан Монголд онгодын нэг түмэн цэрэг 10,000 тий. За шилмэл 1000 11. Ихэрсийн 4,000 15. За тэгээ 1000 мангууд 16. 3,000 хонград 19. 2,000 жалаар зэрэг өгсөн байна. Яг 2,000 жалаар нь Монголын өөрийнх нь. Энд чи жаларын сайн Монголоо шүү дээ. Тэгээ өөрийнх нь 2,000-т. Ингээд нийлээд 21,000 зэрэг үлдчихэж байгаа. Чи тэгээд одоо мэдгүй за дайн болоод 50 сая хүний цөөрөд 30 болсон байж магадгүй. 4 үедээ. Тэгэхдээ чи тийм том нутаг дэвсгэр тийм том улсад 2 түмэн зэрэг үлдээчихэд яваад өгч байгаа. Тэгэхээр энэ үеийг бол нэг талаас одоо юу гэх юм тогтоом барих бүр стратегийн үүднээс авч үзэх юм бол тогтоом барих үе байхгүй. Яг л мань хүн чинь баруун зүгтээ хийгээд завгүй штэ. Цэргийн үндсэн хүч
хоризм руу явчлаа. Тэгэхээр зэрэг Монголд тавигдсан зорилт юу юм гэхлээр эзэс нь нутгаа алдаж болохгүй. Тэгээд тэнд байгаа хятад одоо өөр юу гэдгийг ургаж ирсэн зөрчдүүд тэдний хүчээр дайныг үргэлжлүүлэх ийм зорилго тавиад бодсон байгаа. Тийм болохоор Монголын энэ үед бол Монголыг цэргийн жанжин гэхээсээ ихэд уран дипломат гэж хэлж болмоор харагдаж байгаа. Тэгэхээр Монгол бол 20,000 зэрэгтэй үлдчихсэн. 20,000 зэрэгтэй үлдсэн хүн нөгөө талд нь чи хэдэн 10 сая хүн захирж байгаа хаантай байлдаж чинь тий. Тэгвэл мэдээж хэрэг одоо чиний талд одоо ингээд ороод ирчихсэн олон хятад жанжингууд байна. Нөгөө илүүд, яхаа, илүүд, тухай, шимо, мянган тий. Өөрчи хэмблээ. За тэгээд юу энэ хүмүүс хятад жанжингуудаас чи ванчи ши тянцэ ши тэнни интергээд ингээд хятад жанжингуудаагаар ороод ирсэн. Усян гэдэг. Гэх мэт. Тэгээ ирэхээр зэрэг одоо мань хүн шатрын хөдлөлтөө хийж байгаа байхгүй энэ сайхан хойд эдийн том нутаг дээр чинь гой шатрын хөдлөлт хийж штэ нөхөр. Нөгөө талаас Монголын бол хамгаалтын бодлого барихгүй. Дандаа давшилтын бодлого барьж байгаа. Нөхөр бол яг тэгвэл шилдэг хамгаалт бол давшилт штэ. Зүгээр суулгахгүй. Тэгээд дандаа байлдааны гол хүч бол хятад юм уу хятад цэрэг эсвэл ургаж ирсэн зөрчдүүд. За тэгээд тэдрийг байлдааны гол хүч болгож оруулаад тэгээд хажууд нь бол юу гэх юмдээ цэргийн тусгай хүчээр цөөн Монгол цэрэг явж байгаа. Одоо ухаанд баахан явган цэрэг давшин явлаа гэхэд хажуу талд нь танк нь одоо нэг түмэн Монгол цэрэг байдаг ч юм уу те. Тэгээд тэр нь ингээд нөгөө дайсантай ингээд зууралдан байлдаж явах үед Монгол цэрэг харж байгаа. За яг одоо энд нь цохилдог хөл дайсан яг цогтгаар байна. Ингээл тэнд нь очиж цохилдогдөг. Энэ байлдааны одоо юу гэх юм да арга хэлбэр аажимда ер нь Юан улсын байлдааны арга хэлбэр болж Шингисхан гэдгийг ойлоо өмнөх олон дугаарууд дээр ярьсан дөө. Нөгөө нэг Монгол цэрэг зүүн өмнөд Аз руу ороход чинь баахан хятад цэрэг тэгэл хажууд нь нэг 700 Монгол цэрэг гэл явж байгаа жишээ нэ тий. Тэр 700 чинь яг нөгөө гол зэгтэн цохилдогдөг. Тэр хятад цэрэг бол одоо үндсэн зараалын материал гэмэх мухаар тэгж явж байгаа. Торгуулийн сумж гэхэд хайшаач юм. За ер нь үндсэндээ хэрглэж болдог юм. Тэгээд хоёрдугаар Тангад улс. Тангад улс бол Алтан улсад хонзон санаад байгаа шүү дээ. Чингис хааны анх довтлогт нь Тангадын хаан чинь нөгөө Алтан улсын хаанаас туслаач ингээд юу хөсөлтөө ээлжээ явуулсан чинь нөгөө Вангийн Юнжи гэж хааны тухай ярьж ирсэн шүү дээ. Нөгөөтөнд гэсэн чинь энэ хоёр нөхөр тэгээд хоёр бүдүүлэг хоорондоо алдсаж яхад бол надад ямар амаатай анхны юм яриад тэгээд зэрэг өгөөгүй. Тэгээд тангадууд бол тэн дээр бол мэдээж хонзон сансан байна. Сансан. Хоёрдугаарт монголчууд ороод бодоо болгосны дараа тэр нэг зах хязгаар мөж зужиг бас булааж авах сонирхол. Угаасаа энэ хоёрын хооронд чинь нутаг булаацалцсан тань байнга явдаг л байсан юм чинь. Тэгэхээр нөгөө маргаантай нутгуудаа булааж авах сонирхол Тангадын цэрэгт байсан бол аажимдаа нөгөөдөл чинь монголчуудтай нийлээд цаашаага улам гүнзгий орж эзлэх ийм болж байгаа. Яг бол монголчуудын хувьд бол Тангад хараат улс учраас хараат улсын жанжинд за чи тэр нутгийг эзэл гэл нийтдээ Монголын нутаг л болж байгаа юм чи тий. Яг шууд захирж байгаа нь Тангад захирж байгаа гэж магадгүй. Гэхдээ энэ чинь нийтдээ Монголын нутаг гэж одоо Монголоо үзэж штэ. Тийм учраас мань хүн чинь Тайваныг буулгаж авсан. Тайван гэдэг одоо хөгтөөс баруун тишээ явах юм бол Шинсийн мужид байдаг том хот. Тэрийг энэ хүн чинь буулгаж авсан байгаа. Тэгээ Хэбэ рүү довтлсон байгаа. Тэгэл ерөнхийдөө байлгсан юу н газрын зураг өдр гэж байгаа юм байгаа. Хоёр зүйлийг энэ дэр бид нар яхсан. Нэгдүгürt мань хүн дагаар орж ирж байгаа хүмүүсийн цэргийн хүчийг ашиглаад өөрийнхөө Монгол цэргийг бол цэвэр тийм цохилтын хүч болгож ашиглаад тэгээ Алтан улсыг бол ерөн зүгээр байлгахгүй ийм дай хийж байгаа. Хоёрдугаарт хэрвээ яг нарийн анзаарах юм бол мань хүн энэ хөндий рүү нөх орж ирж чадахгүй байна. Уулархаг нутгаар байлдаад байгаа. Тайван,
одоо энэ Шинси Хэбэй гэдэг байгаа чинь. Энэ ингээд уулархаг нутг байгаа шүү дээ тий. Тэр нь бас аргагүй яг гэвэл яг хөндөй тал дээр бол нөхөр дайсны хүч чинь хамаагүй давуу байгаад байна шүү дээ. Ийм байс юм харагдаад байгаа. Тэгээд ер нь бол мань хүн чинь Жинан, Шандун, Дамин, Хэбэй, Шинси энэ мужуудыг эзлээл ингээд яваад байгаа. Энэ бол чи тийм цөөхөн зэрэгтэй үлдсэн байгаа хүнд бол их том амжилт. Нөгөө талаас энэ үед бол Алтан улсыг хятадууд эзэлж байгаа байхгүй яг үний хэрэг тэр. Цэргийн хүчин хятадууд ч та. Тэгээд одоо энэ шиг улаан хөрөмтөнгүүд хар алчин уртангууд энэ төр гэдэг тийм нэртэй. Ер нь монголчуудын дунд хар цэрэг гэдэг, хятадын цэргийг хар цэрэг гэж томьёолдог. Тэр томьёолол энэ үеэс үүдэлтэй баг. Яг бол нөгөө цэргийнх нь хувцс нь хар. Тэгээд хар цэрэг гэд нэр өгчихсөн байдгийн. Тэгээд эн чин одоо мань хүн чинь бүр Сиан хот хүртэл эзэлсэн байгаа энэ хугацаанд. Энэ бол яг цэвэр юуны одоо Мухалай жанжны дипломатын ур ухаан. Хоёрдугаарт одоо бас цэргийн жанжны авиас хоёр энэ дайныг авч гарсан байгаа юм л да. Гэтэ том нутаг эзэлж чадахгүй, үндсэн хүчийг буцаагч чадахгүй. Чиний хүч чинь тийм байгаа юм чи яах. Зүгээр ингээд өөрийгөө дагаар орсон улсуудыг дэмжээд тэгээд Алтан улсыг бол гол стратегийн зорилго бол ямар ч байсан их зэрэг баруун зүгт байлдаж явах үед энэ Алтан улс хүчрхэгжиж буцаж Монголын нутаг руу дайрж орох хэмжээний болохгүй байх ёстой гэдэг л юм харагдаад байна. Тэгэж битсэн юм байхгүй. Зүгээр ер нь энэ тактикийг аваад үзэх юм бол. Тэгэл нэг Монголч нь хоёр дүн зэрэгтэй л энэгээр бужигнуулаад тэгэл хятадын зэргийн өөрсдийнх нь эсрэг ашиглаад хятадын зэргийг ашиглаад ингээл гол байлдааны гол хүчүүд эднэр болоо яваад байгаа байхгүй. Тэгээ 1223 онд Мухалай жанжин нас орсон. Ер мэдгүй домог болтой юм би уншиж исэн. Мухалай жанжин Чингис хаанд илч илгээгээд би одоо ер нь цаашаа байлдаж чадах юм боллоо гэж би энэ модлаа гэсэн утгаар тэгээ яхад эн чин Мухалай жанжин нийтдээ 856 цайз хотыг буулгаж авсан гэж тэмдэглэгдсэн байл. Энэ бол амар том тоогоо өстэй. 856 хоёр дүн зэрэгтэй. Тэгээд Чингис хаан чи дайсныг бүрэн өсөн буулгаж авалгүйгээр яаж дайнаас буцах вүлээ гэж хариу өгсөн гэд байлдаа. Тэгээ мань юмч тэгээд нэг худлах нас орсон юм. Тэгээ энэс эхлээд 1230 он хүртэл 23-аас 30 он хүртэл 7 жил ерөнхийдөө одоо 3 дугаар шат гэдэг нь байлдааны ажиллагаагүй 7 жил болчихж байгаа. Энд хэд хэдийн шалтгаан байгаа. 1223 онд тангадууд Мухалайг нас оронгууд нь хайчаа явцсан. Байлдаанаас гараад. За энэ бол нөгөө Монгол цэргийн байлдааны ажиллагааг маш хөндрүүлж байгаа шүү дээ. Холбоотонгүй болчихж байгаа учраас. За хоёрдугаарт 1200 тэгээд тэрний дараа Чингис хаан чинь тангадаас одоо ус хонцонгаа аавн хоризм руу дайнд явхад яв гэсэн чинь чи цэрэггүй бол яах гэж хаан болсон гэж одоо томроод ингээд дайнд яваагүй дараа нь ингээд Алтан улсын дайны үеэр бүр ингээд Мухалайг хаяад явсан энэ төр гэсэн ер нь ял асуун гээд тэг 1226 27 онд Чингис хааныг нас ортол тангадын дайн үргэлжилж байгаа. Тэгэхээр зэрэг тэр нөгөө дай явж байгаа учраас энэ хойд хотын нутагт Алтан улсын нутаг дэвсгэр дээр бол идэвхтэй байлдааны ажиллагаа үндсэндээ явагдах боломжгүй байсан. Хоёрдугаар 1227 он Чингис хаан нас орчиж байгаа. Тэгээ 1229 онд өгөөдөө хаан ширээнд одоо залах хүртэл бол ерөнхийдөө монголчууд ийм үед том дайн байлдаа явуулдаггүй шүү дээ. Ихэнхдээ бол нөгөө хатан төр барьдаг. Зүгээр 1227 онд Чингис хааны нас ороход бүртөө үжин бол 60 гарцсан. 60 Чингис хаанаас нэг ихч гэж бодох юм бол 65 тав юм. Тэгэхээр нөгөө насан турш болцсон гэд төр барих ажилд оролцохгүйгээд тэгээд тулуу Монголын төрийг барьж ирсэн үе. Тийм учраас нэг тийм том байлдааны ажиллагаа бол явагдаагүй юм учиртай. Тэгээ 1229 онд өгөөдөө хаан ширээнд сунгуудаа өмнө цөгийн дайныг үргэлжлүүлнэ. Уралдаа дээр тийм шийд гаргаад одоо сүүлийн шат
эхэлж байгаа байхгүй. Сүүлийн шат эхлэхэд бас их учиртай. Ер нь энэ чинь 10 жилийн дайм болчихлоо шүү дээ. 10 жилийн дайм болчихлоор зөрчдүүд чинь бас одоо сайжирж эхэлнэ шүү дээ. Тэ? Ер нь бол. Тэгээд хүчээ төвлөрүүлээ тий. Одоо монголчуудаа байлдаад сурчин тий зөндөл юм болж байгаа. Тэгээд хэн энэ үед ч бол доголох учир би одоо өмнө фронтын командлагчаар явж байгаа маа. Доголох учир би гэдэг нь нөгөө Жамуха Чингис хаан хоёр салж нөхөд Чингис хааныг дагаар ирсэн хүн шүү дээ. Настай л одоо энэ үед бол их настай хүн болсон байна гэсэн үг шүү дээ. Тэгээд доголох учир би бол хэд хэдэн удаа юунд буцхагцсан. Алтан улсын цэрэг зөрчдийн цэрэгт. Энэ чи юуг харуулж байна гэхээр зөрчдүүд нь бас жоохон байлдаа сурчиж байгааг харуулж байгаа. Тэгээд юу яасан юм болж байгаа юм. За энэ завсар алтан улсыг бас хүндрэлд оруулсан үйл явдлууд бас болсныг хэлэх ёстой. 1225 онд шар мөрөн голдөрлөө өөрчилсөн. За энэ чи яаж яах гэхээр айгүй олон хотууд сүрж байгаа. Усх болчихно гэсэн үг. Эсвэл усанд орчихно гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлт явагдсан юм шүү. Харин тийм. За тэгээд юу энэ ч нэг амар их тийм услааны систем эвдэрч устж байгаа байхгүй. Гол нэг бол талбайг чинь гол уулгачиж чинь нэг бол усгүй болчих чинь тий. Тэгээ энийг дагсан өлсгөлэн бас явсан. Хөрхийн монголчуудыг олон сая хүн ядсан гэж бас энэ шар мөрөн чинь бас нэлээд олон саяыг ядсан юм шүү. Тэгж ярил тэ. За тэгээд энээс болоод энэ өлсгөлөнгөө дагаад асар их дээрэм хулгай Алтан улсын нутагт гарах болсон. Тэгээд нөгөө монголчуудаа юу монголчуудаа байлдах олоо олж идэх хэрэгтэй болоод бүгдээр ингээ бөм бөөнрөө бүлгэлээд дээрэмчд болоод ингэж яваад тэгээд тэр дээрэмчд чинь монгол зэрэгтэй айгүй дуртай нэгддэг. Бас ягаад гэвэл монгол зэрэгчний газар эзлэхээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр дунд нь ороо явчих юм бол тэр газараас юм дээрэмдэх боломж бүрдэх гэдэг нь шүү дээ. Ийм юм болоод ийм юм болсон. Тэгээд нэгэнт доголох учир би ийм байдалд одоо хэд боцохогдоо. Тэгээд дараа нь доголох учир би өгөөдөө хан өөрөө цаасаар авчихсан шүү дээ. Ер нь бол. Тэгээ өөрийнхөө нүглүүдийн нэгэнд дурдсан байдаг. Гэмгүй одоо гэмгүй жоохон хүнийг ингээд цаазаар авсан миний нэг нүгэл шүү гэж. За тэгээд тэр нь энэ дайнтай холбоотой юм уу? Энэ дайнд хэд ялагдсан учраас тийм зөрчдүүчээс тэр дороо сэтгэл санаа зэрэгэд Монгол зэргийг чинь буцаах гэж болох юм байна. Манай энэ Вангийн хадаа гэдэг жанжин бол өстой мундаг жанжин байна. Авшаа хэн чинь тэр цогтөг жанжин Чинхошаа Вангийн Жанхашаа гэж энэ их домогтой жанжин. Одоо зөрчдийн домогт жанжин. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Тэгэд энэ зөрчдөөч айгуу зориг ороод хэд хэдэн домог жанжингууд гарч ирээд энэ Вангийн Жанхашаа гэж жанжин бол одоо доголох учирбыг буцсан. Энэ тэрийг ингэж ирсэн баг. Тэгээд эренгүүт нөгөөдөө хаан ерөөсөө одоо Алтан улсыг ер нь нэгмс буцахгүй болохгүй нэ гэдэг шийдвэр гаргаад за тэр үеийн Алтан улс гэдэг бол бас нөгөө хуучин Алтан улс биш. За тэр үеийн Алтан улс гэдэг бол ингээд бүр шар мөрнөөр түрэгдээд ийм энтэлтэн сүм улс байгаа шүү дээ. Ийм нарийнхан зайд үлдсэн улс байхгүй юу. Гэхдээ мэдээж ингээд нөгөө юунууд цэрэг ингээд төрчихээр эн чинь хүн ам нь улам нэгтэршаад улам л бас л хүчтэй болно гэсэн үг шүү дээ. Нийслэн кайфэнд ирсэн. Тэгэд өмнө зүг рүү цэрэг мордулсан 1230 онд цэрэг мордуулахдаа Сүбэдэг юунаас дуудаж байгаа. Сүбэдэг чи энэ үед Кипчакийн талд нөгөө зөчийн удмынханд Алтан ордын улсыг нь байгуулахын төлөө зүтгэж яваа хүн шүү дээ. Ер нь Сүбэдэг чи бүр багасаа зөчийн багш нь байсан. Тийм учраас бас энэ зөчийнхэнтэй их ойрхон ийм хүн байсан юм л да. Тэгээд Сүбэдэг тэндээс нь дуудаж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн том
мэргэжлийн эксперттэй дуудаж шээ. Барахгүй байна нөхдөө. Одоо тэр мэддэг чаддгийн дуудаах гэдэг. За ингээд өгөөдөө хаан өөрөө цэргээ захираад тулуу энэ дайнд мурдж байгаа юм. Энэ дайнд харин тулуу бол үнэхээр одоо цэргийн шатруулагч анжин гэдэг юм аа бол харуулсан. Тэгээд сүбэдэ. Одоо манай Монголынаас орсон, Зэвнээс орсон тий. Одоо тэр үедээ бол одоо манай генералитетийн хамгийн шилдэгүүд нь явж штэ. Тэгээд энэ дайнд ирж байгаа. Тэгээ энэ дайныг эзлэхэд энэ шар мөрний гатлах гэдэг нэг асуудал байна. Нэгдүгээр манайх чинь байхгүй тий. Флот. Одоо усан флот байхгүй. Хоёрдугаарт эн чинь ингээд нөгөө шахагцаар өмнө зүг рүү тулаад ирж штэ. Өмнө зүг рүү тулаад ирэхээр эн чинь голцоо уулгархагд нутаг болоод тэгээд энэ уулын хавцлууд дээр байгаа нөгөө бомбтууд Монгол цэргийн замд хөндлөн зогсож эхэлж байгаа байхгүй. Тийм учраас энэ одоо хэсэг дээр нөгөө зөрчтүүд ингээд цайд бэхлэлтүүд их сайн барьцсан. Энд ч бас нэг нэлээд хэдэн жилийн амс хийцэн байгаа шүү дээ. Бараг 7-8 жил амс хийцэн нөтөд. Тэгэхээр Монгол цэргийн ер нь үндсэн одоо байлдааны тактик яасан бэ гэхээр баруун талаар нь орон цогно гэж. Одоо тойрж штэ. Энэ олон цайзуудын тойроод хэрвээ харах юм бол ингээд энэ талаас орж ирж байгаа. За энэ тон пас гэд бичсэн байгаас тунгааны даваа гэж. Энэ тунгааны давааны тулдааны тухай энд удаа бол заавал ярих хэрэгтэй. Яг гэвэл тунгаан цайз бол нөгөө энэ чинь уулархаг нутгийн ингээд хавцал хаагаад баригдсан цайз учраас кайфин лөө хүрэл гэвэл заавал энэ тунгаанаар дайрах болчихсон байна. Тунгаан лөө бол одоо хэд удаа дайрч үзээд тэгээд нөгөө хуурам чухралт мохрол янз бүрийн юм хийж үзсэн чинь нөгөө зөрчтүүд нь бараг 10 хэдэн жил байлдсан. Юу гэж тэг алидийн сурцсан байгаа шүү дээ. Монголчууд нөгөө хуурам чухралтай хийж араас нь бити яв гэдэг ингээд. Тэгээд тийм учраас ерөнхийдөө бол Монгол цэрэг юу байсан баг. Тойрог гэдэг юм гаргасан байгаа. Тунгаан цайзыг тойрог. Тунгаанд бараг 100 мянган цэрэг байсан гэж бичсэн мэл. Зөрчтий. Тэгэхээр чи хэрэмний цаанууга 100 мянган цэргийг буцхогно гэдэг бол мэдэхгүй. Нэгдүгürt маш хэцүү ажил, хоёрдугаарт маш их хүн хүчний хохирол амсах нь тодорхой тий. Тэгэхээр зэрэг ерөөсө тойргё гэдэг ийм ажил хийгээд тэгээд тойрохтой хэрвээ харах юм бол жинжээ өвгөн тэр үгээр эндсэндээ сүн улсын нутгаар орж байгаа юм. Тэгээ сүн улсын нутгаар ороод сүн чинь одоо бол нөгөө холбоотон болцсон байгаа шүү дээ. Алтан улсаас ханзангаа авах гэдэг. Хоёрдугаарт бас нутгаа булааж авах, эргүүлж булааж авах хүсэлтэй байна шүү дээ. Тэгсэн чинь харин Монгол цэрэг ороод ирсэн үг л нөгөө та нарыг оруулна гэсэн яриа байгаагүй шүү дээ. Манай нутгаар орохгүй. Өөрөө тэр алтан улсын нутгаар яв. Алтан улсын нутгаар явгаар нөгөө тунгаан бомб руу тулчихад цаашаа явж болдгоо. Тэгэхээр сүбэдэ зүгээр сүнгийн нутгийг эзлээш тагаад яваад гэсэн. Дайны үед бол тэгээд ялганаадах цаг боломж байхгүй байсан байж таараа. Тэгэд яг ингэж явах үед нь манай хүмүүс цэргээ нэлээ хэд хуваагаад давшиж үтсэн байгаа. Яг тэгвэл одоо нэг замаар олон цэрэг явахд хэцүү байсан болтой юм шиг байна. Тэгээд энэ Ляншаны уул хавцаа тэр Вангийн Чихашан гэдэг нөгөө жанжин чинь Монгол цэргийн зарим хэсгийг буцагсан баг. Буцахынгуудаа нөхөр нийслэрүүгээ илчилгэн штэ. Нөгөө аимшигтэй сүбэдэг гэж буцагцсан юм гэдэг. Энээс болоод өгөөдөө хаан бас сүбэдэд хилгэнсэн баг. Буруу юм гэж. Тэгээ цэргээ ингээ хувааснаас чинь болоод нэг замын цэрэг чинь буцах өчлөө. Бүр дайсан бүр одоо бүр чигтэйхэн өстө жинхэнэ нэг сүүлийн хамтлаа дээр тавина гэдэг нь болж гэн гэд сүбэдэг зэмлээд. Тэгээд бүр Юан улсын сударт бичснээр бол баг нөгөө цэргийн жинжнээс нь хус хаях шахуу юм болоод тэгэхэд тулуу өмөрсөн баг. Энд дээр нэг нюанс гарч байгаа. Сүбэдэ биш үү? Цагаадатай нэг тийм дотно биш, өгөөдтэй нэг тийм дотно биш харагдаад байгаа. Зөчий тулуу хоёрт их дотно байгаа. Яг гэвэл сүбэдийн хүү урайх хэдэн болвол тулуун хүү Ахмад хүү мөнхийн Торгон цэргийн командлагч мөнхийг өсгсөн баггүй. Ер нь бол. Тэнд ч бас нэг тийм холбоо харилцаа байна л да. Тэгээд тулуу бол үгүй энэ ч өөрөөр яаж
давших байсан юм бэ? Тунгаа нэг одоо нэвтэ харна гэж байхгүй штэ гэж гэдэг юм уу. Ийм юм болоод тэгээд нэг юм юу байсан маа. Тэгээд өгөөд хаан уурн орсон бол одоо зайлвал 31 онд за та хоёр тэгээд наадахтай нэг гүцэгэрэй гэж хэлчихээд нутаг уцаа явчихж байгаа. Халуунд ч бас өмнө зүгээр халуунд бас монгол хүн байхад хэцүү байсан баг. За тэгэл нөгөө хоёр чинь байлдаад нөгөө тунгаанд л гайвалууд байдаг. Ерөөсө болохгүй гэсэн. Тэгээд юу цэнлэний нуруугаар даваад дахиад өмнөд сүнгийн нутгаар орж байгаа. Нөгөө хоёр чинь баасаар болохгүйгээд нөгөө сүнгийнх нь Та тэгтээ мэдхүү сүн тухайн үед аюул байдлын номлолтой 3 дахь улсыг 3 дахь улсын цэргийг өөрийнх нь нутгаар оруулахгүй гэдэг үзлэрэлттэй. Үндсэн хуулинд бас бичсэн байхгүй. Тэгээ яг хөө ер нь бол нөхөр хоёр бол дайнлал дайн юм чинь тэгэл сүнгийн цэрэг тэнд байсан сүнгийн цэргийн буцагчвал цаашаа одоо Алтан улсын нутг руу орж явсан байгаа. Тэгээд энэ Самфян уулын тултан гэж. Энэ уулан дээр нөгөө хоёр чинь энэ чи яг гол тултан болсон уул нь Юйшан гэж ийм уул байгаа. Тэн дээр яасан бэ гэсэн зөрчдийн цэрэг бол уулын бил дээр явган цэрэг гэж гисаад. Тэгээ уулын ард нь морин цэрэгэ нугаад. Тэгээ ерөнхийдөө нэг монголчууд дайраад ирнэ штэ. Тэгээ явган цэрэг чинь нөгөөдөгтэйгээ зууралдаж байлдаж яах. Морин цэрэг нь орож ардуурн цохино гэж ийм одоо юм төлөвлөгөө хийсэн байгаа. Тэгээд эн чинь Вангийн хадаа Илүпуа гэж хоёр жанжин энд ирсэн. Хамаагүй олон зэрэгтэй ирсэн. Тэгээд тэр Илүпуа гэдэг нь одоо юу Монголын илч очихт нь та нар мөсөн монголчууд одоо орог ингээд юунд яатсан бидэрт ингээд орогдоод бүслэгдсэн. Та нарыг бүгдээр ингэж буцхаад бүх эмэгтэйчүүдийг чинь хурчинд нэ гэж одоо том ам гарсан баг. Тэгээд юу яах вэ гэдэг юм болоод тэгээд тулуу бол ер нь дайсны хүч их байгаа учраас уурсан дээр юм уу гэдэг санаа ярьсан гэж юун дээр юан шийдэр бичсэн байдаг. Тэгэхээр Сүбэдэ Баатар бол одоо ийм том ам гарсан үнийг орхиод яаж явж болд юм бэ гэдэг. Тэгээ Монгол цэрэг сэм хоёр хуваагдаад нэг нь бол бүр алсуур тойроод нөгөө Юушан уулын ард талд гарч ойд нугдаад нөгөөх нь бол нөгөө явган цэрэг рүү тулуу явган цэрэг рүү чигээрээ тавьж ирсэн. За тэгээ мэдээ зууралдсан байлдан болно. Яг тэгвэл тэд нар чинь нөгөө уулын бил дээр жагсцсан. Монгол цэрэг бол өөдөө өгсөж байлдах гэдэг нь шүү дээ. Ер нь бол. Тэгээ чи өөдөө ингэж өгсөд байлдаж байгаа дайсны олон игний байх юм бол тийм ч амархан буцахна гэж байхгүй шүү дээ. Ингээд зууралдаад байлдчих хооронд нөгөө Алтан улсын морин цэрэг чинь одоо хятнаа шуднаа гэсэн юм ярьж байгаа шүү дээ. Бодоод байж исэн чинь нөгөө морин цэргийн чинь Сүбэдэн морин цэрэг гинт байгаас гарч ирж довтолж хөөгөөд тэгээд араас нь ингээ хөөгөө явсан чинь нөгөө Алтан улсын явган цэрэгч бол одоо араас нь морин цэрэг орж ирэн тэр чинь шүү нөктөө гэж байж исэн чинь нүдэн дээр нөгөөдөл нь хөөгдөд цаашаа тугдаад алга болж байгаа байхгүй. Тэгэхээр зөө одоо нэмэргүй бол туслахчгүй болсон. Гэт нөгөөдөл нь тарцухтаагаад ингээд энэ Юушан уулын тултанд одоо юу яасан байдаг л да. Дарагдсан байдгийг. Тэгээ энэ дээр бас нэг сонин түүх бий. Энэ нөгөө дайсны цэрэг их олон байна. Нэтрэгээ тулуу юу яасан гэдэг энэ Рашид эдийн судар дээрч байдаг. Энэ Жүгэнийг судар дээрч байгаа. Тэгээ яасан чинь зад задлсан гэж. Гэхдээ тэн дээр бол Хевчагийн Канлын овгийн бүүнэрийг авчирч зад задлуулсан гэж. Тэгэхээр зэрэг тэр зад задлах гэдэг одоо зад задлагч гэдэг юм уу? Зад гэхэр бас нэрээ ургамал болчих гэдэг юм одоо. Зад задлах гэх юм да. Тэр ухаан бол нөдөлчдийн дунд түгээмэл байж тээ гэж бодоход хүрэж байгаа. Хоёулаа нөгөө хүүтэн уулын байлдаан дээр зад задлсан гэж яриадсэн шүү дээ. Тэгэд энэ одоо тэр үеийн их сурвалжууд бичснээр үзэхэд маш хүчтэй бороо ороод сүүлдээ нөгөөх нь цасуулж хувраад. Тэгэд нөгөө дайсны зэрэгч бүр байлдаж чадхаа болоод. Ингээд юу яасан одоо дайсан бол яагаад ер нь Сүбэдэд тэгж хэлсэн байдгийг. Дайсан олонч гэсэн энэ бол хот газар амьдардаг одоо тэсвэргүй
төвчээргүй хүмүүс ээ гэж. Тэгээд хоёрдугаарт нь Монгол цэрэг чинь борооны одоо тэр цаснаас нь жоохон зайтай байгаад байдаг. Тэр бас нөгөө дээшээ буужан харуулхтай их модалтай харуулсан шүү гоо. Яг дайсны толгой дээр орохоор ингэж дарсан гэж. Тэгээ тэр бол ерөөсөө тэнд бол одоо зөрчтийн цэрэг бол ерөөсөө үнэхээр хятуулсан. Одоо ялангуяа энэ Юшин амлын тултаанаас хойш бол зөрчтийн цэрэг бол задгаа талд Монгол цэрэг дээрээс байлждаг байсан баг. Тараацвчдаг. Тэгээд энэ дээр бол их олон одоо гой тийм домгууд бичигдэж үлдсэн муухайч домог басвэ. Гой домог гэвэл одоо жишээлбэл Вангийн хадаа гэдэг жанжин олцлогдоод энэ чи яг Юшин уулан дээр байсан жанжин. Тэгээ мань хүнийг ингээд зааслах гэжсэн чинь мань хүн одоо манайд ингээд алах хүнээс сүүлийн хүслийг биелүүлдэг. Чи ямар хүсэлтэй хүн гэсэн. Би тэр Сүбэдэ гэдэг баатрыг хармаар байна. Тэгээ Сүбэдэ баатарт хэлсэн чинь Сүбэдэ баатар очиод чи одоо ингээд хэдхэн минут одоо 20 минут дараа чамаа цаасан чи надтай уулз яах гэсэн гэж асуусан чинь тэр Вангийн хадаа хэлсэн баг. За та хоёулаа цэргийн хүмүүс. Хоёулаа өргөсөн дангарахтаа үнж байлдаж байгаа хүмүүс. Хоёулаа өөр өөрийн эзэнтэй тэр эзэндээ үнчээр зүтгэж байгаа хүмүүс. Би тэгээд би ямар хүнд дийлдчихв, ямар алдаа гаргачихв, надтай байлж байгаа хүний аз таарсан уу, альсгүй би дутуу байсан юм гэдгийг ингээ бодоод байсан. Чамайг харлаа. Чи бол үнэхээр одоо амаг зориг төвлөлтөр цэлгэн ухаантай жанж юм. Би бол үнэхээр чамайг барахгүй байсан би. Би одоо тэрийг ойлголоо. Одоо би энэ бол юу миний муугаас болоогүй чиний сайнаас болсон юм бэ. Би одоо сэтгэл амар үхэж болох бол өвөг дээдстэй очихдоо нэр нүртэй очие гэж цааслуулсан гэж байна. Өөрөөр хэлбэл манай чинь өвөг дээдстэй очисон чинь нөгөөдөл нь чи одоо ингээд ялж болох байсан газар ялагчлаа гэдэг нэр нүргүү болох гэдэг шүү. Сүвэдэг харсан дараа бол би энэтэй бол ягаж барахгүй юм бэ нөө. Би чадлаараа үзлээ. Тэгээ барсангүй. гэж л хэлж очих болсон юм байна гэдэг ингэж юу яасан байдгийн муухай домг нь муухай домг нь үгүй тэр одоо үний юм уу худлаа юм уу гэдэг хэд хэцүү ер нь гэхдээ энэ юу яасан байдаг юм а Жувенигийн судар дээр бичсэн байдгийн Персийн их сурвалж тий нөгөө олзлогдсон зөрчил цэргүүдийг манай эмэгтэйчүүдийг та нар яана гэлээ юу гэж ам гарлаа гэж эмлэж хайсан гэж тэр хин тгийж ам гарсан нөгөө илүү пуа гэдэг жанжин чинь Монгол цэргийн илж очихт нь та нарыг бараг бүсэлдсэн байгаа одоос бүгдийг чи ядаж хаяад хөнүүдийг чинь бүгдээр ингээд толгой дараалан хүчнэ гэж одоо ам гарсан хүн шүү дээ. Тэгээ яхахлаар нь тэгэж ясан гэж энэ Жувен Атамалик Жувенигийн ертөнцийг байлдан дагуулагчийн түүх гэж судар дээр бич. Энэ ч бас Рашидын судар дээр байдаг. Хоёр ч их сурвалжин дээр байдаг. Яг хоёулаа Перси их сурвалж л да. Тэгээ одоо мэдгүй би бол нэг тэгээд олзонд орсон хэдэн 10,000 гар нэмлээд ихтэй жаах. Офицеруудын магадгүй. Тэ юу ер нь тэр үеийн хүний ойлголтоор одоогийн би тэр нөгөө янз бүрийн тийм хүүсийн дэвш ирэх янз бүрийн хүүсийн асуудал яриаггүй шүү LGBT гэж чинь. Тэр үеийн ойлголтоор бол эмлүүлчүүл тэр дөндөө чи сэргээ офицер хүн амиа оруулж өгнө шүү дээ. Маш доромжлол болж байна те. Хүн биш болж шүү дээ. Чи ийм хүн болцсон шүү дээ. Чи ямар нүрээрээ илд барьж дайнд явах. Одоо тэр хүн үеийн хүний ертөнцийн үзэх үзлэр үлж тэгээ дуусчихж байгаа байхгүй. Нэг ийм домог байдгийн зүгээр энэ одоо үнэ худлыг мэдэхгүй дээ ямар тэгсэн гэсэн байх юм биш. Гэхдээ хоёрыг сурвалж тэмдэглээд үлдсэн тэр дундаа жишээлбэл одоо Жувенич, Рашидын ч хоёулаа Монголын албанд байсан сайдууд штэ. Тэгэхээр одоо нэг тэгэж муулий гэж бодож бичээгүй байх. Ерөнхийдөө том ам гарсан улсуудыг ингэж бисгэн зэрлүүлсэн юм гэж бичсэн болтой юм шиг байна. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Түүхийг сурвалж дээр 1229 онд Алт улсыг мөхөө гэдэг тэр нь өөр мөхөлт юм өөр нэг процесс. 29 онд чинь өгөөдөө хаан ширээнд суугаад дайнаа зарлаж байгаа шүү дээ. Дайн зарлаж байгаа. Гэхдээ харин нэг Алт улс бол 34 онд мөхөж байгаа.
34 өгч байна. Энэ хооронд чинь тулуу бас амар өргөтөж байна уу? Тий энэ юу яасан байгаа. Энэ Юшан уулын тулдааны дараа эдгээр чинь ингээд одоо кайфелууд өгөө явж байгаа шүү дээ. Энэ нөгөө халуун орнд очиод би бол зөв болсон үйл явдлын өгөөдөө хаан бол нөгөө Монгол цэргийн хүрээнд гарсан өвчтөн халдвар төвчнээс халдвар авсан болов уу гэж бодоод байгаа. Яг гэвэл нуус төвшин бичснэр бол маань хүний бие их муудаад тэгээд одоо бөө нарыг дуудаж ингээд үзүүлсэн чинь одоо юу яасан байна. Энэ нутгийн лус савдаг нь хэлгэнж одоо танд ингэж юу яасан байна. Тийм болохоор энэ хараал хийсэн байна. Тэгээ энэ хараалыг бол таны удмын өөр нэг хүнд шилжүүлж иж та амьд гарна гэдэг. Тэгэхээр нь одоо толоо ахман амьд байх хэвээр дан маныг өдөртөж байгаа юм чинь одоо удмынхан бий байна. Би тэр одоо хараал хариулж байгаа усыг чинь уугээд тэгээд тэр усыг өгөөд тэгээд маань нөхөр одоо би ингээ ахыгын төлөө инглээ би согтов би гэж хэлээд гарч яваад өгсөн гэж нуус товчон тэр тэмдэглэсэн. Энэ их маргаан дагуулдаг. Яг гэвэл за яг монголчуудад нэг төдийлөн сайн ханддаггүй одоо төвчд бас байна шүү дээ тий. Тэд нар бол энэ толгой арих ууж байгаа. Тэгээд чад хийц юм аа л гэж бичээд байгаа. Хэдүүл хэрэгэлсэн. Тэгээ яг ер нь бол өмнө зөгийн дайны үеэс эхлээд энэ архины асуудал бол энэ үеэс эхлээд их босч байгаа шүү дээ. Өгөөдөө ханчин бас их архиудаг байсан тухай өгөөдөө ундаг мундаг гэдэг их домогнууд би яг гэвэл чи нөгөө шими арх хэрэглэдэг байсан хүмүүс ур зүг рүү ороод одоо тэгээд бүү мэдлүү юу ч үдгийн тийм хатуу хятад арх хэрэглээд эхлэхээр тэр архины асуудал бол гарч исэн юм бол би. Гэхдээ тулуу архинаас болж өгсөн юм уу гэдгийг бол зөвхөн муулын гэснүүд нь бол согтов бий гэдэг үгэн дээр тулгуурлаж. Энэ нөхөр бол нэг тэгж ахыхын төлөө амиа өгөөгөө согтурж ягаад өгсөн юм а гэдэг тайлбар хэлдэг байгаа. Өөр нэг тайлбар хэлдэг хүмүүс юм. Жишээлбэл тулуу өгөөдөг хаан ширээн суух ёслыг 2 дахин хойшлуулсан гэсэн мэт. Тэгээд нөгөө Елүүч цаа гэдэг нэг хятад ноён байгаа штэ. Тэр хятад ноён чинь одоо зурхаач нөхөр байж гаад зурхаагаар ингэж яагаад за яг энэ өдөр хаан ширээн суулгахгүй болохгүй юм байна гэж зурхаан одоо юу хийж тулуу одоо яг чаргагүй болоод хаан ширээн суулгасан гэсэн бас нэг тийм мэдээ өгдөө. Тэгээ тэрнээс болоод өгөөдөө бол ер нь жоохон тэ энэ тулуу ер нь янз бүрийн бодолтой байж магадгүй гэсэн юм бодолтой байсан учраас дайны үеэр золигтуулсан гэсэн. Бараг өгөөдөө хорлоод алдсан шиг байна. Бичдэг юм улсууд бол бий. 3 дахь нь бол одоо манай халуун их орончид тулуу уулахын төлөө амиа золисон гэдэг. Ийм янз янзын тайлбарууд бол байдаг. Ер нь яг нүүдэлчин уламжлалаар бол айлын отгон нь гал голомтой өвлжүүлдэг штеп. Ах нар аав ээжийн амьдад нөгөө мал залаа таслаад тусдаа гэр бариад ингээд гэр болоод гараа явдаг. Тэгээд айлын отгон аав ээжтэйг өвлөж асарж байгаад нас орохоор бүх юм өвлөж авч үлддэг уламжлалтай штеп. Тийм учраас тэр үеийн Монгол ноёдын дунд бол өгөөдөө биш тулуу хаан ширээн суух хэрэгтэй гэсэн байсан гэдэг үзэл бодол бол нэлээд хүчтэй байсан юм шиг байна. Тэр дараа нь хэнийг өгөөдөг нас орсны дараа гүйгийг суухаас өмнө Тэмүгэ очгон ноён одоо Чингис хааны отгон дүү тэр чинь бас хаан ширээнд суухад юу оролдлого хийсэн штеп. Тэгэхээр зэрэг тэр отгон суух хэрэгтэй гэдэг үзэл бодол нөгөө монголчуудын дунд бас байгаад ирснийг харуулдаг юм л да. Ийм одоо тулуу нас ордог бол нэг иймэрхүү ойлгомжгүй нөхцөл байдалд орсон байна. Тэгтээ орсон ч байх үү нөгөө түүхчд нь янз янзаар тайлбарлаад. Би бол тулуу арх угааж өгсөн биш бах. Тулуу ахыгаа одоо унгах гэж байгаа одоо орлогдоод өгсөн адимч биш гэж бодоод байгаа. Яг гэвэл өгөөдөө тулууг нас орсны дараа сорхогтойны бихийг одоо их хүндэлж дээдлж асраад энэ 4 хөвгүүнийг одоо их дэмжиж явсан гэж судар дээр бичээстэй байгаа байхгүй чам өөрөө чинь усгах гэсэн хүний хүүхдүүдийг тэгж нэг амар дээш нь татаад байх уу юу те
Тэр хөвүүд бол мундаг штэ. Мөнх. Хин хүлгүү, хубилаа, ариг бүх. Дөрвөн их хаан штэ. Ариг бүх нь одоо их хүнд албасаар сууж байгааг бол баг л та. Гэхдээ ер нь бол ийм мундаг хөвүүд. Гэхдээ тэр хөвүүд хичнээн мундаг байлаа гэдэг тэр олон хан хөвүүд байхад чинь тэрэн дундаас энэ дөрөв ягаад ялгарч гарч ирж байгаа юм гэхэлэр өгөөдөө амьд байхдаа эднэр чинь дэмжээд ингээд өргөөд байсан гэдэг. Тийм болохоор зэрэг би зүгээр тулуу бол үнэхээр одоо тэр нэг яс зан үйлд нь бол оролцоод амиа өгсөн болов. Зүгээр тэрнээс л өгцөн үгүүг нь яаж мэдэх вэ тэр чинь. Задлан мадлан хийгээгүй л үйлээ золигнууч чинь тэ. Тэгэхээр тэрийг бол мэдэхгүй. Гэхдээ нуус товчгүй бичснэр бол тийм би тэрийг үнэн байна гэж боддог. Тэр чинь тэгээд хүний нутагт ингээд ам өргөдсөн. Одоо уул нь бол Монгол заншлаар их нутаг руу тээг юм бахта. Бүр урд зүгдэх юм шүү дээ. Энэ чи баг кайфенлүүд өгөж явж байгаа үе шүү дээ. Тэр дээр ямар зүрийн баримтууд энэ төр байдаг юм болов? Би ер нь их юм олж уншааг юм байна. Ер нь бол тулуу энэ тэнд онголсон гэж ер нь уншаагүй зүгээр энэ үйл явдлын дараа өгөөд нутаг уцсэж байгаа. Тэгээд Сүбэдэ ерөөсө бүх армийг командалж үлдчихэж байгаа. Тэгээд би тэрийг юутай холбож хараад байдیں۔ Гэхлээр тэр ямар нэгэн өвчин л гарсан. Тэгээд их хаан өвчиж болохгүй шүү дээ. Их улс эзэнгүй болно шүү дээ. Тийм учраас тулууч тэр яслыг үлдээд тэгээд өгөөдөө бол зэрэг Сүбэдэд үлдээгээд өөрөө юу байсан баг. Нутаг утсан баг. Тэгээд Балданы ажиллагаа бол Цэвэр Сүбэдийн гар дээр үлдсэн юм байхад. Өдөөний үед кафенгийн тулаан хамгийн том гол Балдан усан гэсэн үг. Энэ ч нийслэн шүү дээ. Энийг эзэлж юу яах хэвээр. Тэгээд Сүбэдэ бол кафенлүүд авшаа явсан. Энд одоо олон дулдаан болсон тэрийг бүгдийг ярина гэвэл чив тэрийн цаг хүрэхгүй гэж магадгүй. Гэхдээ ер нь зөвхөн тэр үеийн дулдаануудын онцлогийг ингээ хараад байхад бол энэ үед бол Монгол цэрэг одоо яг инженерийн бүтэн корпустай болцсон байгаа. Хойд итдэг ерөнхийдөө эзлээд нэлээ олон жил болцсон. Дагсан олон хятад зэргүүд гараад ирсэн. Тийм болохоор зэрэг яг бол Сүбэдэ кайфеныг бүсэлсэн юм дээр яхад бол одоо маш их тийм юу хэрмийг харвах одоо юм үг. Тэгээд Сүбэдэг нэг онцлог кайфен ч бол их мундаг бэхлэгдсэн од байсан юм шиг билээ. Зарим газараар хэрмийн цуцсан 20 м гэж үзсэн байна. Амар цуцсан байх хэвээр. Тэгээд яг 20 м чулуу биш баг. Мэдээж тэр чи шорон дээр ингээд юм хийсэн баг. Тэгэхэд бол Сүбэдэд 400 чулуу харвагчийг хэрмийн нэг цэг дээр тасралтгүй бөмбөгдсөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь нэгдүгээр хэрэглээ сурцсан хүн байна. Хоёрдугаарт ингэж галыг ингэж бөөгнүүлвэл одоо хэрэгтэй гэдгийг мэддэг хүн байна шүү дээ. Тэгээ кафений бүсэлтийг бол яг зүгээр бид нэр ингээд бүсэлчээл тэгэл ингээд байхад яснаар нь төсөлөд байгаа. Эн чин бүсэлтээ нэг удаа авч холдсон байгаа. Яг гэвэл кафенд халдвар төвчөнд тархсан гэж. Одоо мэдгүй зарим их сурвалжийн 900 мянган хүнээс орсон гэж ütсэн билээ. Би бол үгүй байх гэж бодож байна. Тэр үед бол тийм сая давсан хүнтэй хот. Юу л бол 90 мянга ч байж магадгүй 100 мянга ч юм уу те маш их хүн үхээд тэгэхээр нөө Сүбэдэ Баатар чинь манай цэрэгтийг алдаж мардаггүй гэд бүсэлтээ орхиод холдоо авчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн бол зүгээр нэг ингээд байлдаараа гэхлээр сэлмээ суулаад тэр газарлууд хайрдаг хүн биш. Маш нарийн бодлоготой хүн болж таарж байгаа. Энэ үед одоо Сүбэдийн авиас уу, өгөөдийн авиас уу сүм улсыг бодтор цэрэг илгээж байгаа юм да. Сүм улс руу биш ээ. Сүм улсын цэрэг Монгол цэрэгт туслагаар кафенийг бүсэлж орж ирж байгаа. За. Тий. За яг энэ чинь ингээд энэ нутгийг би аавн шүү дээ мүүдэ гэсэн тохиолдол хийсэн баг л та. Тэгэд сүм улсын цэрэг ирж байгаа нэгдүгürt чи юу галан шугамн дээр байлдах цэрэгтэй болчих чинь тийм үү? Хоёрдугürt энэ чи амар том хүнсний хангамж орж ирж байгаа юм. Энэ ч одоо бүүнд аим болцсон байгаа шүү дээ.
Нөгөө тариажт мариажт нь хаашаа юм зүгтээ. Ихэнх нь сүм усрул зүгтсэн баг тий. Тэгэхээр хүн соолны асуудал бол маш одоо хурцаар тавигдсан ийм үе болж таарж байгаа. Тэгээ ингээд кофенийг ерөнхийдөө 2 дахь бүсэлтийн дараа бол юу яасан байгаа. Нилээн ерөнхийдөө хот бол ялагдах нь тодорхой болж эхэлсэн. Кофеин бас мундаг хамгаалтууд зөндөө хийсэн билээ. Ялангуяа тэр нэг галт бөмбөг гэж бичигдээд байгаа. Монгол зэрэг ядгүй гэхэлэр ийм банзаар одоо банз ч юм уу мотор ингэж халах хийгээд өхрийн ширээр нөгөөдгөө ингээд ширлээд тэгээ норгоод тэгээ тэр халахаа барьж ингэж нөгөө хэрэм рүү ойртдог. Тэгээ тэрнээс харвна штэ. Тэгээ хэрмэн дээгүүр нэг нөхөр өнгөйвэл харваж унгаах юутай. Тэгээ тэрийг авчиж галт бөмбөгөр харавдаг. Нөгөө зөрчдийн зэрэгч. Тэгэхээр тэр бодвол нэг нафталин тэл юм байсан юм уу гэж харагдаад байгаа. Тэгээ тэр нь ингээд унахтаа нэг мөсөн тэр халахны ардалт байсан зэргүүтээ юутэй шатаадаг байсан гэж бичээд байгаа байхгүй. Гэх мэт энэ технологийн хувьд бол их сонин одоо бас барилдааны арга хэрэгслүүд тэр үед хэрэгжилж байгаа. Тэгээд нөгөө талаас хин сүбэдэ чинь шар мөрний голдрлыг боож байгаа. Шар мөрний голдрлыг боон гэдэг бол амар хэцүү байдал шүү дээ. Одоо эдгээр чинь нөгөө нэг юу вэ 3 хясааны юу вэ цахилгаалсан гэдэг тий. Тэр чинь одоо л боогоод амар юм хийж байгаа юм чинь тэгээд 13 дугаар зуунд за тэр олцны хүмүүсийг л ашигласан байж таар. Гэхдээ тэр чинь олонний хүмүүс ашиглахаас насар том инженерийн ажиллагаа шүү дээ. Тэгээ ийм юм хийсэн байгаа. Тэгээд яах гэж хотыг үер тавтуулах гэж байгаа байхгүй. Чи энэ чинь ерөөсөө шар мөрний ирэг дээр шгоогаа утсан шүү дээ. Гэх мэтийн ийм юу байсан байгаа. Тэгээд ерөнхийдөө 1235 оны хавар. Энэ нэг тэр Айзун хаан кофены орхиод зогтцсон. Тэгээд энэ цайжоо гэж одгооз. Энд нөхөр ирээд энд нийслэлийг хийсэн байна. Тэр үуч нийслэл амардаг хаан байна. Тэнд нийслэл боловч тийм байсан. Тэгээд кофеин яга сүүлдээ нөгөө кофений хамгаалтыг удирж исэн нэг жанжин бослог гаргаад тэгээ Монгол цэрэг дүүгэн одоо ингээд хүмүүсийн амийг аврах хэрэгтэй байна гэдэг хотын баячуудыг дээрэмдээд тэгээ тэндээс цуглуулсан алт Монгол цэрэг дүүгэн гэдэг. Тэгээ дээрэмж явж байгаа хааны хатныг хүртэл дээрэмдээд хатан гарч амжаагүйсэн шүү. Хааны хатнаа хүртэл дээрэмдээд бүх юм хамаадаг. Тэгээд мань хүн Монгол цэрэг мань тэр урагч нэг жилийн дараа ч үлээ өгсөн цааслуулсан л да. Монголчууд хаяа явцсан байхгүй. Угсаа монголчууд урагчийг ер нь үздэггүй байсан шүү дээ. Одоо л урагч холондоо болж байгаа болохоос тэр үед бол үздэггүй байсан. Тэгээд нөгөө тийч хайчаа явцсан чинь хятадууд чи үлдсэн үү гэд нөгөөдгий чинь нухтын байгаа үстэй. Ийм юм болсон. Тэгээд Айзун хаан бол сүулдэ ерөнхийдөө эн чинь ингээд бүр орох газаргүй болж байгаа байхгүй. Энд сүм улс байгаа. Энэ сүм улс чинь дайсагнаад бүр цэрэг нь үрж ирээд нийслэлийг чинь бүслээд одоо ийш ээж явахаар гахгүй ийшээ бүр ярих юм байхгүй тий. Тэгээ мань хүн огцроод тэгээ нэг үеэл дүүгээ хаан болгож зарлаад өөрөө дүүжлээд үтсэн. Тэгээд хэдхэн хоногийн дараа монголчууд цааж явахтыг эзлээд тэгээд нөгөө үеэл дүүгийн цацлаад тэгээд Алтан улс бол юу яасан? Алтан улс бол ингээд юу яасан. Тэгээд энэ Айзуу гэхдээ тэр нэг үеэл дүүг нь бол ер нь хаан гэж угаасаа зөрчдүүд нь ч өөрснөө үзээгүй болт юм шиг байна л. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэр гүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ юу л да. Рашид эдний сударт монголчууд шар мөрнийг гаталж байгаа. Чи энэ хард зайв багаас ингээд зайв ингэж хооронд нь холбоод дээр нь ингэж гүүр хийгээд одоогийнхоор бол понтон гүүр хийгээд юу юм шар мөрнийг гаталсан ийм дүр зураг харагдаж байгаа. Энэ бас их сонирхолтой зураг. Тэгэхээр энэ үеийн Монголын одоо айрам гэдэг бол бас үнэхээр орчин үеийн одоо техник технологи бүх юм юу байдгийг эзэмшсэн байсан гэсэн үг байна. Понтон гүр хийхийг мэдэж ин гэдэг чинь
амар үстэй. Ер нь бол өмнөх үеийн одоо байлдааны юунд журмууд дээр бол US-ийн байдаг л да. Хоньны гүзээ үлээгээд тэгээд одоо морныхоо сүүлнээс ингэж яаж гол хөвж гарсан барсан гэсэн ийм мэдээнүүд бол байдаг. Тэ? Тэгэхдээ яг ингэж одоо инженерийн бүрээ ийм бүхлбүтэн байгууламж хийгээд зэрэг ингэж дайрж орж явж исэн ийм баримт бол байхгүй юм байна. Тэгээ энэ Айзун хаан нас ороход бол үнэхээр ингэж юунууд Алтан улс бол ингэж сүрлээ гэж одоо бүгд ойлгож байгаа байхгүй тэр нөгөө жоохон хөвгтөг хаанаар тавьц тэр бол сонирн биш. Тийм учраас Айзун хаан бол хөвгтөг гэрэлсэн байдаг. Миний шаардлыг монголчуудад өгч болохгүй шүү гэж. Тэгээ мань хүнийг чандрын шар мөрний усан цацсан. Тэгээд энэ юунд цинши гэдэг цин улсын судар одоо бичгтээ бол энэ голын усан 500 гаруй алтан улсын ноёд төшмөд одоо эхнэр хөвгтийн хамт энэ усанд орж үрж өгсөн гэж. Чи ингээ бүх насаараа зүтгэжсэн улс чинь байхгүй болоод тэгээд хамгийн сүүлийн хаан байхгүй болоод дахиад залгалдаж тэмцэлтий ч гэсэн хаангүй болчихж байгаа байхгүй. Ингиж энэ зөрчдийн алтан улсыг мөхөсөн түүхэн юм учиртай. Таны түрүүний хэлсэн халдвар өвчин гарсан гэдэг чинь бактериологийн зэвсэг бас хийж юм шүү дээ. Ер нь бол халдвар өвчин тэр хот доторч гарсан Монгол цэргийн дунд гарсан гэдэг. Хоёул тэр өгөөдөө хааныхыг тулан өгдөг энэ тэрийг бол ер нь халдвар өвчин болов уу гэж сэжиглээд байгаа шүү дээ. Зүгээр нэх одоо тэр юу монголчууд ингээд хэрэм давуулж тахалтай өвний хөвөр харуулсан барьсан гэдэг тэр домог бол сүүлд төгчдийн зохиосон домог л гэж юу яадаг. Гэхдээ Монгол цэргийн хувьд бол эн чинь ингээд нөгөө нэг юу болч тропикийн бүс рүү орж ирж байгаа шүү дээ. Тропикийн бүс рүү орж ирж байгаа учраас эн чинь шал өөр бактери орчин байна шүү дээ. Хоёрдугаарт нөгөө хойноос хүн амчин хагдаад энэ нарийнхан зурус газар ирээд суурчиж шүү дээ. Тэгэхээр хүн амын нэгтршил их болно гэдэг чинь бохирдол айгүй олон шалтгаанууд үүснэ шүү дээ. Өвчин зовлон үүсч бий болох. Түрүүний дээр нэг зураг дээр чинь тэгээд Алтан улсын тэр нэг шар зурус хэдэн оноор яг дарсан мөксөн гэж тооцно гэсэн үг Алтан улс. 1234 оны яг 5 дугаар сард кайфын хот бууж өгсөн. Тэгэхдээ хаан нь бол 2 сарын 9-нд нас орсон. Амиа орлож өгсөн. Тэгэхээр чин Сүбэдийн дан чин өгөөдөг явснаас 32-оос 34 он болтол 2 жил. Сүбэдэ дангаараа арим өдөртөж байлдаж байгаа шүү дээ. Тэгэд ганцхан тэр кафе хот дээр л үйл явдал болоод байгаа юм. Би бүгдийг ярил зөндөө юм болно. Эний чинь тойроод маш олон байлдаан болж байгаа шүү дээ. Гол байлдаан л кайфинд болж байгаа болохоос. Тэр талаар энэ түүхэн тэмдэглэлүүд тэр байд юм уу? Ер нь байна. Зүгээр тэрийг ярихлаар үзэгчдэд айгүй сонирхолгүй болно. Яагаад тэгсэн ингэсэн л гэсэн юм. Нэг хот руу ингэж хот руу орсон гэж. Одоо тэр үед бол жишээлхэд хотод голцоо жоо гэдэг төгсгөлтэй. Тэгээ одоо хоёлаа тэгэж шүү дээ. Сүбэдэ нинжоо, кайжоо, цайжоо, гунжоо, дижоо, бийжоо юу гэсэн бүгд. Тэгтээ энэ бүгдээр бие даасан тултаа шүү дээ. Тэгтээ энэ хотуудын эзэлсэн юм аа л гэдээ би ярил л да. Тэгээд одоо манай үзэгчид эндээс юу ойлгож авах юм? Юу ч ойлгож авахгүй шүү дээ. Бахан жоонууд л явна гэсэн үг. Тэгтээ гол одоо санаа нь юу юм бэ гэхэлэр эн чинь биш үү? Дундад зууны улсад одоо хамгийн гол улс байх одоо юу гэхиндэ гол шин чанар нь эзэн хаан. Тэ? Эзэн хаан буюу одоо хятад бол Хуанди Тэнгэрийн хүү. Тэ? Тэгээд тэр Тэнгэрийн хүү байж иж. Тэнгэрийн хүү хаан байна. Тийшээгээ Монгол зэрэг очиж устгах хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр улс чинь нөгөө оршин тогтнох амин сүмсгүй болно шүү дээ. Жаангүй юм чи яах. Монголчууд бол тэр үед бас айхтар ухуулга хийж байгаа шүү дээ. Яг бол нөгөө хятадын уламжлал философт чи яагаад хаан байх хэвээр гэхэлэр Тэнгэр чамд одоо өөрийнхөө эвгээлийг хайрлаад тийм учраас чи Тэнгэрийн хүү гадаг байхгүй. Тэ? Дэ гэдэг баха тэр. Одоо юу гэх юм бэ тэр энэ одоо хүч чадал тэ Тэнгэрийн ивэл. Тэгээд ингээ хайрлаад тэгээд чи хаан болж ингээ бүх нүдгээ эзэгж байгаа байхгүй. ертөнцийн дунд тулсыг чи эзэгж байгаа байхгүй. Тэгсэн чинь
монголчууд бөө одоо наад нөхөр чи өөр ингээд олигтой хаанчилж чадахгүй ард түмнээ бодохгүй ингэж тэгж явсаар байгаад нөгөө тэр дээгийн тэнгэр буцаагаад авцсан байхгүй юу? Ивэл буцаагаад авцсан. Одоо тэнгэрийн ивэл яаж байгаа Монголын хаанд ирсэн байна. Тэгээд Монголын хөлөөншөрөгдөж чинь тий. тийм Монголын хаан зөвшөөрөгдөж байгаа юм тэр. Ер нь Алтан улсыг ялсны дараах үр дагаврууд нь юу? Монголын дүүхэнд. Дараагийн үр дагавар бол шууд Хевчагийн дайм болно шүү дээ. 1234 онд Алтан улс сүнэнгүүт 35 оны хар орны хуралдаагаар баруун зүг рүү дайн хийнэ гэдэг шийдвэр гарч байгаа шүү дээ. Яг л чиний сэргийн үуч. Хоёр дахь нь сүн улс товтлох шийдвэр гарч байгаа. Хятадыг гүйцэх бодлого. Сүн улс бол хоёулаа бас тусдаа нэг дугаар хийхгүй бол ингэж морины хурдаар явахад маш хэцүү. Хоёрдугаарт биш дээ. Алтан улсыг эзэлж буулгаж авна гэдэг бол үеийн үед одоо нүүдэлчдийн одоо эзэнт бүрнүүдийн их том мөрөөдөл واخгүй. Одоо юу гэмээр юм дээ одоо мэдээж хүннүүнэр хойд Хятадын нутагт улс байгуулж ирсэн. Гэхдээ хүннүүнэр хизээч тэгэж одоо юу гэдэг зохион байгуулалтаа орж ирээд эзэлж исэн түүх байхгүй шүү дээ. Ерөнхийдөө хойд Хятадын нутагт хүннүүнэрийн байгуулж исэн хоёлаа нэг хэний тухаар Муланы тухай дугаар дээр нөгөө умрын 5 бүтүүлгийн 16 улсын түүх гэж ярьж ирсэн. Хятадын түүхэнд бүтэнд юм уу байна. Тэгээ ингээд хүннүүгийн төдөн улс, Сямбигийн төдөн улс, Тавгач нарын төдөн улс, Моюуны төдөн улс байна гэд. Эдгээр чи яадгүй хөөхлөөр Хятадын хоёр хаан хоорондоо байлдахдаа али энэ хойд зүгээс цэрэг хөлсөлж явъя гэд. Тэгээд одоо мегмар сүрэн хөлсөлж яваад мегмар сүрэн хүннүүгийн нэг гайгүй жанж орж ирээд байлдчихсэн ингээ харсан чинь энэ жөлөгтэй биш тэрийн жөлөгтэй биш юм биш. Хоёулангийн усчээ би хаан болдгоо гэд ингээл хаан болчихж байгаа байхгүй. Тэгэд баг тэгэл ерөөдөө ихэнх улсууд нь тэр хааныхаа үеэр л төгсгөл болоод дараагийн улс нь одоо сөнөөл дараагийн улс гардаг ч юм уу ийм байдалтай байсан. Хамгийн их удаан тогтсон нь бол Тавгач нарын улс. Тобовэй, Хойдвэй гэж одоо эддод юу байдаг. Тэр улс бол нөгөө Тавгач нар аажимдаа хятадчиж байгаа. Тэгвэл сэргийн хүч хэвээрээ. Ийм улс гарч ирсэн. Өөрөөр хэлбэл одоо юу гэх юм бэ? Яг одоо энэ үеийн монголчууд чиг яг фронтын дан хийгээд дайсны сэргийг буцгаход ингээд одоо эзэлсэн гэхэд хэцүү. Ийм болж байгаа. Бүр тэгж ярих юм бол тан улсын одоо анхны хаан чинь ээж нь Тавгач шүү дээ. Яг тэр хүн хаан болж байгаа юм гэхээр мань хүн чинь Тавгач хүний охиноос төрсөн учраас офицерын корпусыг чи элит чамаг дэмжиж байгаа байхгүй. Тэр нь Тавгач нар байхгүй. Хин хамгийн сайн цэрэг болдог гэж морин цэрэг. Тэ байлдаан сурцсан. Тэгэхээр хин офицерын корпусыг элит болох уу? Дандаа нүүдэлчин хүмүүс нөхдөд болж байгаа байхгүй. Нэг бол нэг одоо Тавгач, нэг бол нэг Сямби, нэг бол нэг Моюун альсгүй л одоо юу ч гэдгийг сүүлдэн зөрчтүүд гэдэг ч юм. Ийм болж исэн ийм түүхтэй. Энэ үед бол монголчууд яахраг байхгүй. Зохион байгуулалтаагаар дан хийгээд яг Хятадын талыг байлдаа эзэлсэн гэхүүд шар мөрөн өнгөртлийн чи Хуахи голын хэрэг хүртэл ингээд эзэлж байгаа юм л да. Тэгээ дараа нь хэнийг сүн улсыг эзлэхтэй юм бол 1380-аад он хүртэл үргэлжлэнэлтэй дахиад нэг 40 жилийн дайн болж байгаа юм. Гэхдээ энэ Алтан улсын дайныг бид энэ талаас нь зөв ойлгож харахын тулд би ингэж их цаг зарлаа. Хоёрдугаарт бас 20 жилийн дайн гэдэг бол үнэхээр урт. Тэгээ 2 цагт чи өдөр айгүй их юм орхисон. Гэхдээ нөгөө талаас би тэрийг бүгдийг ингээ яриг ихлээр жоохон тэр нөгөө миний түрүү чи хэлдэг юм болчихж байгаа юм л да. Утгагүй нөгөө хүмүүс ойлгохгүй нэг шанси, шинси, нимба, бүйжөө, юужөө, цайжөө гэх юу гэдэг юм мэддэхгүй газрууд болж өрчөж байгаа. Энэ 20 жилийн дайн Чингис хааны үеийнхаа өгөөдөн дайны ялгаа байгаа юу? Алтан улсын дайн дээр. Байна. Би Чингис хааны үеийг чамд хэлсэн шүү дээ. Ерөнхийдөө уулгалтын хэлбэртэй байсан юм а гэж. Тэрийг нутгийг өөрийн болгож авдаг нь бол нэлээд төгсгөл хаврыг шүү дээ. Эхлээл хэрвээ энийг ингээд цэргийн хөдөлгөөнийг ингээ он оноор нь яриад явуул. Тэгвэл ингээл орж ирчээл буцаж гарч яваал. Орж ирчээл буцаж гарч яваал гэдэг. Тэгж байгаа сүүл рүүгээ 17 18 оны үеэс эхлээд эзэлсэн нутгаа одоо ингээд
өөр юм болгож бэхжүүлж аваад энд бол Монгол их үрэг гүйцэтгсэн хүн болж таарж байгаа юм л да. Тэгээд түрүүчийн анги дээр гаргадсан шүү дээ. Энэ Хасрын аймаг, энэ Хачууны аймаг, энэ Тэмэг Очигны аймаг гэдэг энэ хуваарлтыг хийсэн. Өгөөдийн дайны үед бол Монгол улс маань өөрөө Алтан улсын их нутгийг эзэлсэн. Аль хэдийн аавын үед хуваагаад хүмүүс төгссөн. Одоо яг сүүлийн эсрэг хүчлийг дарах, яг өстөн дайснаа бүр мөсөн дарах хэрэгтэй үе таарч байгаа. Одоо Чингис хааны үеийн дайныг их дай, Өгөөдийн хааны үеийг бага дайн гэж хэлж болох уу? Цар хүрээний үед бол адилхан. Зөвхөн Алтан улсын нутгаар ярил өөр хэрэг. За. Ингээд бүр дэлхийгээр ингээд аваад үзэх юм бол Чингис хааны үед бол одоо нэг зэрэг хоёр их дан, хоёр бага дан хийж чадж байгаа шүү дээ. Монгол улс. Хэрвээ одоо Алтан улсын энэ дайныг хараад Алтан улсын нутаг дээр байлдааны ажиллагаа явуулгаа шүү дээ. Монголын хоёр төм зэрэгтэйгээ байлдааны ажиллагаагаа явуулаа. Яг тэр үед Чингис хаан чинь баруун зүг рүү хоризм руу дайраад орчиж байгаа. Хоёр ихтэй хийж байгаа. Хоёр ихтэй. За тэгээд тэр хооронд тэр завсар чинь 1219 онд илүү Монгол цэрэг анхудаага Солонгос руу яваад орчиж байгаа шүү дээ. Багдад хийж байгаа. Дөрбөө догшин юу руу явчихж байгаа. Кашмир руу дайраад одоо энтхийн хойдол руу өсөв шүү дээ. Хоёр Багдад хийж болж байгаа. За тэгээд тэр их дайн дотроо одоо жишээл Зевс үедээ хоёрын хийж байгаа аян дайн биш шүү дээ. Энэ Иран Дундад Азийн нутгаас гараад Каспийн тэнгисийн одоо өмнө талаар нь тойроод Кавказыг нефт хусаад бараг Киев хүртэл давшаад тэгээд тэндээсээ буцаж ирж байгаа. Энэ нөгөө их дайны дотор энэ бол одоогийн бидний бодлоор бол их том дайн шүү дээ. Тэгэхээр маань хүн бараг 3 дайн зэрэг хийж чадчих. Өгөөдийн үед бол чадахгүй. Өгөөдийн үед бол нэг их дайн 2 юм уу 3 бага дайн хийж байгаа. Яг тэгвэл 1234 онд Алтан улсыг сөнөөж иж Хевчагийн дайныг зарлаж байгаа шүү дээ. Энд чи юу гэсэн үг юм гэхээр Монгол улс зэрэг хоёр дайн хийж чадахгүй байгааг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бас одоо юу гэх юм бэ? Бага дайн хоёр их дайн хийж чадхаа болсон. Нэг их дайн хоёр бага дайн гэж хэлж болно. Нэг иймэрхүү. Өгөөдийн үед чинь бас юу яж байгаа маа? Солонгос руугаа дайрж байгаа. Чормаган Иранд довтлогоо хийгээ яваад байгаа хоёр багдаа хийгээд байгаа. Гэхдээ Чормаган бол нэг амжилтанд хүрч чадахгүй байгаа юм. Яг л нөгөө их зэргийн хүчин тэнд байхгүй байгаа учраас гол одоо нэг төвлөрж байгаа цэг нь алтан болсон болж байгаа учраас ингэж яваад байгаа юм л да. Ихтэй Багданы онлыг таны дэвшүүлж байгаа онлыг дахиад дараагийн дайнууд төр ярина. Хөвлэн дайн ч юм уу. Одоо гэхдээ ч яаж болно шүү дээ. Одоо жишээлбэл саяхан болтол Америк нэгдсэн улсын чинь хоёр их дайн, хоёр бага дайн хийх чадвартай гэж одоо үнэлдэг байлаа шүү дээ. Одоо бол нэг их дайн, нэг бага дайн гэж яриад байгаа. Тийм учраас одоо дахиад нэг дайн гарчвал Америк ер нь гар нь хүрэхгүй болох хэмжээнд юм байна гэж цэргийн мэрэгжилтнүүд үзээд байгаа байхгүй. Тийм ч учраас Украинаас ерөнхийдөө таталт хийж байна гэж. Оросууд жалгаагүй юм шүү. Нэг баг дайнцтай бүтэн бодоо. Оросууд ч одоо бараг л 3 ихтэй зэрэг хийх байх гэсэн чинь бас арайч тийм биш юм байна гэдэг нь бас энэ дайнаар харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ ихтэй баг дайн гэдэг нь бас онлыг Монголын түүхэн дээр наач харах юм бол бас их сонин төр зүрх гарна. Тэгэл ингээл багсаал яваад байгаа нь харагдаад байна. Тэр чинь хүн нь багсаагүй шүү дээ. Ер нь бол. Жанжнууд нь жижигэрж байгаа тал бас байна. Тэгээ тэрийг ер нь таны одоо энэ дэвшүүлж байгаа онлыг өөр бусад дараагийн төвүүд дээр ингээд нааж яриад өгөө. За тэгээд. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг их өөр өндөрлөө. Баярлалаа үзэгчдээ. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm